Таны амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам юу вэ? Зөв ток шоу Бям гараг бүр 22 цагаас. За сайн байцгаана үзэгчдээ намайг үзэж байгаа танд яг энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Тэгээд манай зөвүүн ток шоу маань та нарт 2 дахь сизнээ хүргээд 2 дахь дугаараа бас хүрэхэд бэлэн болжээ. Тэгээд өнөөдрийн зочин бол бас сүүлийн үед ер нь бол их олон контентэнд харагдаж байна. За тэгээд их нэвтрүүлгүүдээр их алгасахгүй орж байна. За энэ хүн бол жүжигчин Алтан Шагаа ирсэн байна. Тэгээд ирсэн баярлаа. За баярлалаа, өрсөнд баярлалаа. За одоо коронавитойгоо шийдэл ингээд сэгэж явчих шиг тий. Мэдчилгээний олон төрлөө. Янз янз л байгаа шиг байна. Настаа улс өдрөө сайхан ингээ Монголд юу аргаар өсгөж өдрөө бол хөрхөн зөвхөн хөгчин тий. За энэ ч одоо энэ бол солонгосор бол солонгосор бол тийм зүрхэл шидэд ах шиг аа. Ирчүүд бол гоё гараа мөрөг. Өсмөс бол ахын өсмөс бол бас л яг солонгос стайлтай шүү бас. Гэхдээ миний ч нэг угийн нэг юм борж байгаа байхгүй. Наа хүмүүс нэг хийм хэлгэцсэн мэгээд. Манай ирчүүч нэг иймэрхүү хүснээр аягүй хийм хэлгдэг бас мод бас гэсэн дэлгэрээд. Тэгээ минь ч бүр урах юм бол бүр юм борж байгаа байхгүй. Борж байгаа. Итиван классик киноны нэг ийм ус яваад ах шигс тэ. За тэгээ өнөөдөр маань нэвтрүүлэг маань бас юм одоо хамтран ажиллагчтай тэ Zebra International-ийн одоо дэлхийн брэнд Carlsberg Tafel Chips тэ. Тэгээ тэрнээс гадна одоо ер нь бол та хэр алкогол хэрэглэх үү? Үгүй хаяа бол найз нөхдөйгөө бас суун штт. Илэг ер нь хэр сайтай вэ? Илэг гайгүй болоо л гэж бодоод байгаа. Ер нь гэхдээ жилдээ нэг удаа бас оншруулчаал яддаг шүү дээ. Одоо ч тий. Танаас найз нөхдөйгөө заримдаа бол бас баяр ёсоор суух үед байлгах. Тэгээд одоо яг зөв ингээл бид нар чинь ингээл уухаас өмнө ингээл илгээс хамгаалж явах хэрэгтэй байдаг юм байна л да. За тэгээд нөө уухаас гадна яг ер нь илгийг одоо энэ хавдар мавдраас өмнө өвчин сэргийлэх хэрэгтэй тий. Тэгээд энэ кондишн гэдэг одоо энэ илгийг хамгаалдаг одоодны үйл ажиллагаа сайжруулдаг юм бүтээгдэхүүн баг. Тэгээд та ч одоо энэ одоо захирал махирал үстэй тий. Тийм захирал юм чи одоо энэ SEO гэдэг захирлууд аа арай жоо том хүн орхотой тий. Бас арай үнэтэйгээс нь ингээд танд өгч чинь. Тэгээд хоёлаа бас энийг уугаад би бол яг вэ ингээд захирал махирал биш юм чи одоо энийг л ууя тий. Энэ ч бас ер нь зүгээр юм шиг байна шүү. Нэг ууж хэрэглэж байгаа л да бас заримдаа тэр бас нэрээ бас зүгээр нөгөө санаа дагач тий. хэрэглээ заншчих хэрэгтэй юм шүү. Тий. Нэг монголчууд одоо сүүлийн үед энэ ялангуяа Япон, Солонгосууд тэгээд эдгээр чинь нэг айгуу тийм урт насалтай эрүүл мэндэд анхаардаг. Уухан юм нь ерөөсөө юм ямар нэгэн тийм бүтээгдэхүүн хэрэглэхгүй уун гэж баг байдаг юм л. Харин тийм тий. Заавал хэрэглэж яадаг. Маргаашнаас дахиад хэрэглэдэг. Тийм шаардлагатай байх та тий. Тий багтай тий. За тэгээд маа нэвтрүүлэг бол ер нь бол та бас мэдэх бах те зөвүүн яриа хуучин байсан. Одоо бол зөвүүн ток шоу болсон. Тэгээд ток шоу болсон. Ер нь бол бас хувийн те ер нь энэ тэндх яриад идэггүй сэдвэр нь ярихыг би ер нь хичээдэг юм. Тэгээд ер нь бол бас таныг яг олон мэдчил байгаа. Гэхдээ ер нь та нэг өөрийгөө нэг 10 жилийн сургууль те дээд сургууль тэгээд ер нь ингээд нэг товч танилцуулж ач. За намайг Ганбаатарын Алтан Шаа гэдэг жүжигчин мэрэгжилтэй Хэдийн аймгийн Бэрх тосонд Бэрх хотод төрсөн. 10 жилийнхаа боловсролыг бол Хэнтийн аймагта Бэрхтээ 10 дугаар ангид төгсөө соёл урлагийн сургууль жүжигчний мэрэгчлэр суралцаад тэгээ 2006 онд жүжигчний сургууль төгсөөд драмын театрт орж ажиллаад 5 жил ажиллаад 11 онд Мөрөөдлийн театр гэж байгуулад тэгээ одоо мэрэгчлэр ингээд 6 он гэдэг чинь 14 15 дахь жилээ ингээд жүжигчин мэрэгчлэр ажиллаад явж байна. За тэгээд миний аав ээж бол энгийн нэгэн одоо сэхэдэн гаралтай. Тийм улсууд. Та хэд оных юм бэ? Би 83 оных. 83 оны гахаатай биш тий. Ер нь одоо ингээд соёл урлагийн сургуулийг яг би ингээд таныг ингээд контентуудаас харж байхад их бүх юмд их илдэвтэй харагддаг байхгүй тий. Сэр зөгчин, барилт чинь тий. Ер нь бас эрэгтэй хүн чинь бас ер нь л тэгэл зодон цохио хийдэг л байсан байлгүй. Ер нь та энэ зодонд их гайгүй болов гэж би таныг бод. Ер нь хэрэг. Гэхдээ яг тэгээд нэг хүүхэд багт тэгэл ер нь хүн дээрлүүлэхгүй тэгээд нэг хүн актер дээрлэгчгүй гэж л тийм одоо философор гэх юм уу те явсан. Тэгээд нэг удаа зодолдоод жоохон дийлэгдээд аавдаа очиод хавуулсан чинь аав маань загнаа те дахиж жишээ битүүн надад ховлоор хохно гэдэг нэг хэлсэн. Тэгээд тэрнээс хойш за ерөөсөө аав маавд хэлээд нэмэргүй юм байна. Тэгэхээр ерөөсөө өөрөө л жоохон аргалаа тэгэл ингээл явах юм байна гэж бацаа бахасаа тэгээд босод хүүхдүүдийн ажил нэг үзгүйдээ үзчин те нэг хүн дээрлүүлэхгүй тэгээд л явдаг. Яг миний тэр одоо юу гэхэмдэ өөртөө бол тийм бодолтой байдаг байхгүй ингээл гоё юм болгонд бас нэг юм мэрэмтгэ те байх юмсан те эрдүүтэй болсон ингээл одоо тэгээд явах юмсл гэж бодоод байдаг. Тэгээд дуулна. Би ч соёл урлагийн сургуульд анх одоо дуулын шалгалтанд бас давхар конкурс өгч ирсэн байхгүй.
Тэгэл одоо тэг барилдчин дуулуулчин жүжиглүүлчин гэдэг шиг. Тэгэл манай аав өөрөө тийм юм байсан. Тэгээ бэлдвэтэй хүмүүс байдаг шүү дээ. Морин бол унчин, барилчин тэгэл одоо клуб эрхлэгч хөгжмөө тоглолчин. Тэгээд нэг юу гэдэг чинь сумын төв наадам болгоод тэнцээ очиж нэг морио цоллоо. Тэнцээ очиж барилдаад оройд бүжгээ явуулаад тэгэл одоо тэнцээ оролдоод юмд ороод хүүхд байхасаа л тиймэрхүү юм хүмүүжтэй. Цагдаа дээр хэрэг очдөг гэсэн бэ? Цагдаа дээр ноцсон түүх юу байна уу? Байгаа. Зодон цохооны тий хэмтчлээ. Ер нь энэ нэг алдарт нэг гоё хизээч мартдаггүй нэг гоё зодон байдаг шүү дээ. Эрэгтэй хүн болгоо нэг ярьж гал гэдэг. Ер нь зөв танд нэг ер нь погоны нэг гоё түүх байна уу? Ямар амар огцсон орж ирж байсан. Ер нь яг аавж байгаа жихийг бол баг халацуулсан. Баг халацуулдаг. Одоо ч гэсэн баг халацуулж явах юмсан гэж боддог. 10 жил тахта дунд сургууль жоохон бахтаа бол ганц нэг хурал дээр бол бас халуучуул газар байсан түүх бол байгаа. За тэгээ том болсоор бол одоо мэдээж том болсон юм шин. Цагдаа дээр бол бас очижсэн байгаа. Бид нэг юу байсан нэг соёлын сургууль дөнгөж төгсгөөд 4-р курст нэг юм диплом ажил хийх болох гээд яг хариуцлагатай байна шүү дээ. Яг нэг шалгалт ийд нэг чухал хэсэг нэг диплом ажил хамгаалах гал диплом хамгаалах гэж байсан чинь хэдэлэг салхиутаад зодоо хийгээд манай одоо талигч билгүүнэ жүжигч би тэгээ манай нэг төгсөө гэдэг нэг одоо мэрэгчлэр ажиллах гоо маа төгсөө нэг юм байлаа баяраа баха дөрүүлээ анчин гэдэг нэвтрүүлэг хөтлөөд дөрүүлээ ингээд юунд орчихгүй зодоо хийгээд салхиутчлаа тэгээд чивэд нэг хоош нь юм ороод дээр бас нэг нилээж авах өндрээд нэг асуудал маань тэгсэн чил тэр үүдэн дээр байжсэн чи манай ангийнхан маа бөөнөр эдэр ирцээ манай нэг жижиг амбаа ангийнхан ингээл бүгдээрээ ингээл яаж ангийнхныг авах одоо нэг диплом ажиллаж болох гэдэг ингээд яаж яг бид нар машины продакшн байсан орой тоглолттой боёх тас хэлж чадахгүй жоох айгаа тэгээ яасан чил хаашаа нэг дэнжимээр ачил гэдэг юу л ерөөсөө 111 лөө тий 111 чи аавч нэг билээ шүү дээ өглөө алт хэрэгжлээс нэг аквариум бүдэг юм руу оруулах гэсэн гэж нэг байлгаж байгаа л тэгэл ерөөсөө гаргахгүй тэгэл бацаа байсан болж та айгаал тэгсэн чил тэрийг харж байсан чил ангийнхан байж гэн хурдан гаргалдаа гэсэн чи ахмад нарлоо эсвэл яах вэ тэд үс дайлтал малж байхгүй тэгэл тэгсэн чил тэнд дооч мондгор явж за мондгор тэнд үүд явж тэгсэн чил нөө чи яг сэртэй мортын өмссөн юм хоёр гараас зарчичаа тэр хэд нэг юм хоёр гараас модонд орцсон ингээл нэг иргэдэг нэг хэсэг модонд орсон шүү дээ хоёр гараас зарж яадаг чи одоо тэгсэн чил ингэсэн явж ирсэн чил хүй мондгороо гаал юуны санаас бид нар ингээд болтолцоо байгаа гэсэн чил нэг далдаагаал яац гэж амар өдрөөс арьслаа нэг маа гэсэн чил гамбаа нэг мондгорт хэлээл тэр учраас мондгорч бас танд тайлдаг болсон ансиг өдрөө би чи манай хэдэг гаргаад очиж гэсэн чил за байж дальж байгаа л одоо нөгөө чин тийм ястаа ансиг гаргаад авчааштай нөгөө чи хоёр уцаа солиод ингээд яриад байсан гэдэг гэсэн гамбаа тэгсэн гэж гамбаа ингээд хажууд ингээд хүлээгэл өрхөө ингээд бааха ярьж байгаа тэр хайнахаа гэж ярьж ярьсан. За болчлоо гэлээ гэсэн чи зааш гэсэн. Яа юу гэнэ гэдэг шиг гэсэн чи. Дулаан хувцас бэлдүүл гинэ. Амар үдээсэн юм ярьсан. Дулаан хувцас бэлдүүл гинэ. Хаашаа 11-оор 111 ачна гэж шиг. Тэгээ бид чинь нөгөө програм суугаад нэг хаашаа явсан бүр очоод бүр тэнд чинь ороод ёо амар юм билээ бас тэр чинь тэгэл шүү дээ. Тэгээд тэнд нэг тэгс нэг хашилсан та. Тэгээд хамаагүй. Тэгээд орой бүр шөрнжлөө тэгээд л бүр тоглолт орж чадахгүй тэгээд л өрхий. Бас нэг хөөцөж мөцөж байгаа тэгэл. Нөгөө нэг монголчууд ер нь их тийм ямаа мохтой хүмүүс байдаг шүү дээ. Их тийм огцсон ууртай тий. Тэнгүүд бас эрэгтэй хэмжээнд адилхан ууртай байдаг л тий. Ер нь янз бүрийн одоо байдалд уурчин хүрсэн тохиолдолд та тэрийг яаж дэвчдэг вэ? Ер нь бол яг эргээд нөгөө нэг дараагийн хор оршиг гэдэг зүйл байдаг гэдгийг яг зарим залуучуудад би хэлмээр байдаг байхгүй тийм чинь айгүй том цаг хугацаа асуудал мөнгө төгрөг эрүүл мэнд тийм тэгэхээр ерөн зөвөр уур хэрвээ чигтээ ингээ уур хүрсэн үед та тэр уурыг ер нь яаж барьдаг вэ? Эсвэл шүү гаргадаг уу? За яг үнийг хэлэхэд бол нэг 50-50% л баг. Очрогоо нэг тийм амар барьдаг гэдэг хажаасан. Гэхдээ барих үед бол ер нь бол нэг хором хүлээ гэдэг тийм нэг бас байна шүү дээ. Яг л тэр нэг яг тэр нэг хэсгийг л ингээл дэвчхийл юм бол бас юунаас ч одоо аварч болно шүү дээ тийм ээ. А тэрийг дэвчиж чадаагүй бас болоод одоо яаж хүнийг хохироож болно өөрөө ч яаж
хохирч болно. Тэгэхээр ер нь бол өөрөө өөрийгөө л барихыг ер нь бол хичээдэг л дээ. Тиймэрхүү үе зөндөө л байна. Тэр үед бол тэгээд л яаж игээл нэг баруун гараа зүүн гараараа барайл тэгээд нэг төвчгийг л бодно. Хэрвээ одоо юу гэдгийг бүр болохгүй хүн одоо ингээд л бас нэг эргэж бас нэг дээрлүүлгээд авч бас мохон шүү дээ. Өнгөд шүү дээ. Бас тэгээд тиймэрхүү юм байх юм бол тэгээд бас нэг л үзэнтэй. Ялцчихгүй тэгээд ер нь тэгээд манай соёл урлагийн сургууль чинь бол их тийм курсын ялгаа ихтэй. Тэгэл тэнд донд чинь тэгээд жүжигч чи ихэвчлэн өөрснөө бас айгуу тийм одоо сэргэлэн мэргэлэнтэй нэг юм хөдөлгөөнтэй улсуудыг суйцтай их орж ирдэг юм шиг байна. Миний хувьд л яг тийм байсан. Тэгэл тэр доолн донд чинь тэгээд бас нэг хүний доор орчихгүй гэж явна. Тэгэл курсын ялгаа тэр олон ирчүүд олон сургуулийн одоо эндээс ирсэн хүүхдүүд байж байна. Тэгээ одоо бас нэг хайтайхан явж хамсан гэл ингээл явна. Тэглээгээд одоо юу гэдэг учиргүй тийм одоо актер зозоо зэг хийгээд л тийм яваад байгаа юм шээ. Одоо л хэлсэн үг нь бол тий тэгэл оюутан багтал тэгэл үгийг нь одоо янз бүрийн одоо үг даах гэж байна. Өөрөө бас нэг хүнд нэг актер ширээ үг хэлчихгүй. Тэгэл ер нь аль болох дэвчин л дээ. Одоо л нэг ихтэй их амар хүн амт өдөж хоргоодгүй л хөттэй. Айгүй байгаа тий. Одоо бол тийм баг. За тэгээд одоо Мөрөөдлийн театр маань юу болж байна? Мөрөөдлийн театр одоо энэ жил 10 жил болж байна. 11 онд Мөрөөдлийн театр одоо байгуулагдсан. Тэгээд одоо 21 онд энэ жил бол Мөрөөдлийн театрын 10 жилийн нэг уран сайхны кино, нэг дэлгэцийн тайзны бас нэг бүтээл хийсэн төлөвлөгөөтэй. Одоо энэ коронавирус юу болох нь те. Тэгэл ингээл хамгийн сүүлд ч одоо 19 оны үстэй нэг галзуу утгыг тоглолт хийгээл тэрнээс хойш бол ерөнхийдөө ингээд тайзны бүтээл хийгээгүй одоо л яг контент хийж байгаа тийм. Мөрөөдлийн театрт та яг ямар албан тушаалтай гэдэг юм? Мөрөөдлийн театрт жүжигчин тэгээд одоо бас ахалж ажиллаж байна. Захирал нь хэм. Одоо би л юм уу. Тэгээд манайч нэг захирал махирал гэдэг нэг актер нэг тэгэд байхгүй л дээ. Одоо яг хоёулаа хошин урлагийн талаар одоо яг яриа л та. Мөрөөдлийн театр бол яг байгуулагдсанаас хойш яг дан хошин урлагийн тоглолт бол бас тийм олон тавиагүй баг. Тэр дунд ингээд бас арай өөр төрлийн ингээд тийм хошин урлаг биш ингээд жүжиг маягтай тий. Шоу драм хийжсэн. Тэгэхээр ер нь хошин урлаг гэдэг тал дээр одоо та бол яг хошин урлагаас гараагаа хэлсэн тий. Тэгэхээр хошин урлагийн одоо мөхлийн үедээ ирсэн байна гэж зарим хүн ярьдгийг тий. Ягаад тэгэхээр за коронавигч бүр авч үзэх байлээ тий. Ер нь бол ингээд хошин урлагийн тоглолтыг үздэг хүн баг цөөхөн болж байна. Эсвэл хошин урлаг бол одоо ингээд хүн инээлгэх боллоо. Үнэхээр инээсэнгүй, инехгүй гарлаа гэдэг тийм шүүмжнэр амар их болсон. Тэгэхээр та яг энэ тал дээр хошин урлаг яг одоо эргээд сэхэлт авах ч юм уу эсвэл яг ямар төвшөнд яаж явж чинь гэж бодож байна. За хошин урлаг бол одоо шинэ үеийн хошин урлаг гэж хэлж болно тийм 90 оноос хойш одоо бодох юм бол 30 жил болсон байна. За хуучин бол яг хошиг гараа гэж байсан одоо баг тайз гэж одоо байсан. За яг манай Батцаяа гавьяа, тэгээс Сосророн Батцуух гавьяа, Чамин чулуун жаагдаг туяа гэдэг. За эдгээр бол яг одоо бас ингээд шүн төвчөнд гаргаж ирсэн усуд бол эдгээр маань. За тэр цагаас хойш бол одоо аглуу дооё анби боёо хүрлээ эрдэн зам мөнх сайхан гэдэг одоо тийм ээ. Өлзөөхөө тэргүүтэй усуд бол хоёр дахь одоо ингээд үеийнхээ давлгаа орчиж 2000 оны 1990-ад оны сүүл 2000 оны ихээ одоо ах нарын. За тэрний дараа үе бол одоо манай Мөрөөдлийн театр одоо юм хоцч гэдэг юм одоо бидний одоо үеийн залуучууд ингээд үзэх юм бол. За тэгэнгүүт Мөрөөдлийн театрын хувьд бол хошин урлагийн одоо тэр тогоондоо бол багтж явдаг. Гэхдээ Мөрөөдлийн театр бол шоу драм гэсэн одоо юм жанраар тоглодог. Эрхмээ битээр одоо драмын театр 5 жил болоод ингээд гарсан. Тэгээд хамгийн анхны жүжиг маань миний нууц хөөгээд одоо фильмийн жүжигээр эхэлжсэн. Манай одоо ингээд яг тоглосон одоо ингээд тайзны бүтээлүүдэд харах юм бол нэг 70%, 70-аас илүү хувь нь бол дандаа юм жүжиг тоглосон байгаа. 3 удаагийн одоо юм хошин шоу тоглолт хийсэн байдаг. Нийтдээ 23 тоглолт хийснээс. За хошин урлагийн хувьд бол яг одоо та бол сая хэлсэн мөхлийн үе дээр одоо ингээд ирсэн байна гэж зарим хүмүүсд хэлж байна гэж. Юу нэг хэлэхэд бол хошин урлагт апдейт хийх цаг нь болсон. Энэ бол үнэн. Юмнууд ингээд цаг хугацаатайгаа байнга ингээд өөрчлөгдөж идэг. Гэхдээ мөххүү сүрхүүг хязгаарч үгүй. Яг бол хошин урлаг гэдэг чинь өөрөө ингээд амьдрал хөвөрж байгаа тохиолдолд өдөр тутамд ингээд инээдэмтэй үйл явдлууд ингээд амьдралаас хөрөнгө гарч идэг. Тэр байгаа тохиолдолд амьдрал үргэлжилж байгаа тохиолдолд хошин урлаг бол хязгаарч шүнэхгүй. Гагцгүй энэ дээр бол бид нэр бол
шинжилэл хийх ёстой болсон. Өөрчлөлт хийх ёстой болсон нэг бол үнэн. Энэ юутай холбоотой юу гэхээр одоо ингээд манайхаа нэг хууч номеруудаа эдрийг харангууд гавь моёг л хүмүүс тэгдэг шүү дээ. Одоо эн чинь ингээд бүх юм гар утас хөгжсөн дэлхийн одоо тэр алдартай шоу entertainment урлагийн хүмүүс шууд зүгээр дутуу хүн өнөөдөр ингээд үздэг болсон. Хаанаас ч хамаагүй үздэг болсон. Хуучин бол гар утас ч гэж байсангүй тэрийг ч одоо үздэггүй. Тэгээд тэр үед бас хошуу урлаг бас эд нэг сэрэг мандлын үе байсан учраас тэрнтэй ч холбоотой байж магадгүй. Тэгээд одоо бол яг та тэгээд хүмүүс нэг нээлттэй өөрсдийнхөө юм ингээд үздэг болсон учраас нэгдүгээр харьцуулж байна. Хоёрдугаар жүжигчд бол үзэгчтэй гологдож болохгүй ингээд шинжлэгдэж явах хэвээр. Тий ховсож явах хэвээр. Тухайн үедэд ховсчихсныг бол ховсчихсан. Бүжигтэй болж ирсэн, хойноо бүжиглдэг болж ирсэн, дэлгэцтэй болгож ирсэн. Илүү их тийм entertainment дуулдаг болж ирсэн. Пароди одоо хүмүүсийг одоо рок попыг нэг илгэлдэг бас ингэж ингээд шинжлэгдээл ингээд яваад байгаа байхгүй тий ингээд хамгийн сүүлд одоо ингээд тайлбарлагдсан илүү тийм entertainment тал руугаа ингээд жүжигчд өөрснөө дуулаад бүжиглээл тэгээд номерууд нь ороод дундуур нь одоо янз бүр орох дуучтай хамтраад ингээд тухайд үед өөрчлөл яваад ирсэн. За яг энэ цаг үед бол одоо ингээд дахиад нэг дараагийн одоо бас нэг юм үе эхлэх байх гэж бодож байгаа. Ямар шинжилэл хэрэгтэй бол? За би шинжилтийг бол одоо бас яг нарийн одоо бас одоо сайн хэлж мэдэхгүй байл та. Гэхдээ ямар ч байсан илүү тийм зохиолтой болж ирэх хэрэгтэй байх. Мэргэжлийн тийм зохиолуудтай. Одоо бол манай хошуу урлаг бол өөрснийгөө зохиолуудаа ингээл ярьж байгаа л ингээл тоолж байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр нэгдүгээр зохиолтой бид нар болох хэрэгтэй байна. Хоёрдугаар барууны одоо тэр нэг одоо шилдэг тэр менежмент зохиолуудыг аягүй сайн барьж тоолох хэрэгтэй. Зохиол нэгдүгээр хамгийн гол байгаа. Хоёрдугаар нэг ингээд нэг байнга нэг ингээд улсууд ингээд хоорондоо ингээд тоглоод байх биш. Солигдож идэг. Харин тийм. Одоо бол Оросын одоо юунууд бол тийм болчихлоо л доо ингээд гэрэтэр нэг уран бүтээл дээр хийж чирч орж ирээд одоо хоёулаа хамтраа тоглолцдог. Дараагийн уран бүтээл ихэд дараагийн дөржөө тулгаа юм бидгийг. Нийлж ингээд тоглоод ингээд солигдоо явдаг. Тэгэхгүй ингээд нөгөө л нэг одоо дөрж сулгаад дэрэм 3 ингээд байж л идэг. Дараагийн одоо дахиад тэр өгдөг ч юм уу. Тэр тал руугаа илүү явах болоо гэж бодож байгаа. Ер нь бол яг хошуу урлаг бол би нэг үгийг хэлэх дуртай. 90-ад оны үед одоо арчлал гарч ирээд те хүмүүс үзэх юмгүй картын бараанд ойрчилж байгаа хүнд хэцүү цаг үед хамгийн их одоо хүмүүсийг тэжээжсэн урлаг бол хошуу урлаг. Тэгээд одоо яг үзэгчд маань одоо яг ерөөсөө үзэж байгаа юм шиг л одоо энэ зэрэг одоо мартчихээ те. Тэр үед чинь одоо тэгэл хүмүүс нэг лангуун дээр давснаас өөр юмгүй хүмүүсийн амьдрал хэцүү байсан шүү дээ. Тэгэхээр тэр үед бол хошуу урлагийг л хүмүүс өстой бүр амар хүздэг тэгж нэг стрессээ нэг 2 цаг ч гэсэн үзэл инээгээл гоё баярлал ингээл жүжигчтэй ингээл тийм 2000 оны үед ч гэсэн яг л тийм байсан. Хошуу урлаг гэл давлгаалдаг бүгдээрээ гоё үздэг. Тэгээд энэ одоо стресстэй одоо энэ манай монголч одоо бас ямар орон бэлээ те. Тэр үед ингээд хошуу урлагаараа ингээд тэжээгддэг байсан бол одоо бол яг үзэгч тарцсан нөгөө бас нэг амьдрал өөр болж байгаа юм байлгүй. Тэгэл хошуу урлагийнхныгаа одоо ингээл адлаал одоо ядуу буураа оронд хошуу урлаг нь хөгждөг гин мэн гэл нэг юм үг мөг гаргаж ирээл те ингээл. Энд бол тий би жоохон гомдолтой байдаг. Тэгэхээр бол ямар ч гэсэн мөрөдөн тэтэр бол эргээд ковид байхгүй болоод эхлэхэд те бас гоё шин төвшний юм үзүүлэх байх гэж би бодчих. За тэгээд ер нь бол яг ингээ маркетинг гэдэг зүйл өөрөө айгүй Монгол том хөгжсөн л байна л те. Миний харж байгаагаар том хөгжсөн те. Бид нар өөрсдөө ойлгож байгаа нь бол том. Тэгтээ юу гэдэг юм те. Хар мас зориулсан маркетинг айгүй их явдаг болчих. За жишээлбэл мөрөдөн театрын нэг гадаа одоо жүжигчин Гамба та байлуу. Хамт нөгөө нэг жүжигчин сөрөлт ингээд нэг юм түкээ ажилтан болцсон те ингээд дээлгэж байгаа. Тэрүүгээр ингээ нөгөө Гамбаяа хоёр чи ингэсэн байна тэгсэн байна. Шууд шуураад эхлэнгүүд тэрүүгээр маркетинг гэдэг. Энэ хэр одоо юу гэх юм бэ? Урлагийн хүмүүст хэр тийм совесттай те зүйл хий те. Хүмүүс зүгээр ингээд хар масаар маркетинг хийх өнөдөр зүг гэдэгтэй та юу гэж байна. Энэ юм байгаа. За яг тоглолт тэр тухайн тэр юу бол нэг тоглолтоогоо уйж тэр маркетинг хийсэн юм байна. Тэр нэг галзуу хот гэдэг нэртэй тоглолт. Галзуу хот дээр болохоор зэрэг үйл явдал яг тийм үйл явдал гардаг байхгүй юу. Тэрийг юу яцсан байгаа. Дүрсжүүлсэн бид нар. Ер нь энэ галзуу хотод ямар үйл явдал болоод байгаа. Яг манай хот одоо үнэхээр галзуу хот юм уу? Эсвэл одоо ямар хот ер нь бид нар хаашаа яваад байгаа. Бид нар ингээд хүмүүс одоо ингээд хоёр хүн зодтолж яхад очиод салхахаасаа илүү гар утсаа барьдаг тэр нийгэм рүү ингээд очиод байгаа. Тэгэхээр бид нар тэр ингээд ямар санаа хэлэх гэсэн бэ гэхээр зэрэг нэгдүгээр бол маркетинг болсон. Тэр тоглолт бол маш сайн одоо манай бүх цаг үеийн хамгийн хүзэлттэй ашиг орлого олсон юм. Нөлөөлсөн баг тийм нөлөөлж байгаа. Хоёрдугаар тэгвэл хүмүүсийн тэр эргэн тойрны хандлагыг ингээд бид нар аюулх ойлгож авч байгаа. Тэр нэг түүхийн ажилтныг одоо тэр нэг олонний танилд одоо жүжигт гарч ирэл дээрлэгээл те ингээд хүмүүс яаж чөлөөж болж гингүүд тэр хүнийг очиод ингээд босгоод те түүхийн ажлыг босгоод хөрхий яаж нээж хүү хаа энэ тэр гэхээсээ илүү зүгээр бүгд гар уцаа бариад ингээд ийм одоо нэг юм процесс руу одоо манай монголчууд
За яг үнэ хэлэхэд одоо талбай дээр ч гэсэн тийм нэстэ тэр амар эмгэнэл байхгүй. Тэр хүн ингээд шатчих зарим бол гар хуцаа барьсан байж байна гэдэг ямар амар вэ те. Тэгэхээр одоо энийг бодоос энэ хит нэг юм онлайн ертөнц одоо ингээд болоод ингээд эрхлээ зэрэг чинь ингээд бас нэгээд юм хитрхээрээ ингээд хүмүүсийг одоо бас ингээд юм сонирм болгож эхэлж байгаа байхгүй сэтгэл зүй хувьд. За тэгэнгүүт яг нэг тэн чинь нэг бид нэг ганц хоёр улсуудад тийж байршуулсан байсан байхгүй. Тэгсэн чинь нэг охин ингээд яг тэр бичлэгийг үзэнгүүтээ тэгж байгаа байхгүй. Нэг сая юу болсон ингээд нэг манай залуу ингээд асуусан юм байл та. Тэгсэн чинь хөө харин сая ингээд байсан чинь энэ хүнийг мөрөөж унгаагаад нөгөө хүн сая чинь сая ухаалтаж үжиж байгаа амбаа сая ингэ шиг алтан шиг хоёр. Тэгээд сая нэг хамраас нь цус гараад би сая очиод нөгөө хүнд нь сая алчуур өгөө тэгээд тэр ахыг тэнд байлгаж байгаа ямар муу бүр ингэ шууд ингэ цохоо ярьдаг юм. Тэр нөгөө нэг дүү ингэ оо тийм ямар амар уусууд вэ тэгээд манай хамтлагч жүжигчин дүү байхгүй юу. Тэгээд ингэ яриад байгаа. Түнхэн дэрийг нөгөө нэг гамбаа очиод нөгөөх нь ер нь бол ингэ бид худал мэдээлэл гэдэг ингэ сурд юм байна гэдэг ингэ тавьчихгоод нөгөө юм чинь доор нэг комментараар наанд бичгээ устгаачтай намайг уучлаа ингэ юм явж. Ер нь бол яг зүгээр бидний бас нэг эргэн тойрны одоо хан нүртэл одоо жигтэй эсвэл юу лээ нэг нүдэрээ үзэж ихээр сонсноос хайш гэдэг шиг юм мэдээлэл тийм амар хортой гэдэг нь бас тэр контент одоо контент ч байх тий. Тэрийг харуулахыг л бас бодсон юм байгаа юм л та. А гэхдээ яг тэр яг нөгөө хүмүүс ч нэг одоо нэг тийм гоё эерэг ч юм уу одоо юу шеэрлэх үү гэдэг чинь аюу тийм бас сонирхож байгаа. Ер нь шеэрлэхгүй. Ер нь бараг шеэрлэхгүй. Тэгэнгүүт тэрний бид дараагаар нь тайлбарлаж байгаа байхгүй. Тайлбарлсан бичлэг нь бараг шеэрн яваач. Тэгээд нөгөө нэг хүмүүс нь бараг нэг одоо нөгөө шагаа гамбаа хоёр тэр дүүгээ ажилтсан мөргсөн гэдэг яриад дуустаараа дуусчих байгаа байхгүй. А тэгвэл тайлбарыг тавингууд одоо ч нэг хүн үзэнгүүтээ оо энэ ийм байсан юм шиг шеэрлэхгүй өөрөө үзэлийг орхичих байгаа байхгүй. А тийм бичлэг байнгут шууд шеэрлж байгаа байхгүй. Тэгэхээр л биднээс бодгол ястаа байгаа юм л да тий. Дараа дараагуудад тийм маркетинг ашиглах уу? Магадгүй. Магадгүй тий. Магадгүй. Гэхдээ тэр нь ямар нэгэн байдлаар одоо юу гэдгийг тийм нийгэмдээ тийм мессежээ өгч явах л ёстой. Тэрийг бол яг хаа бас тэгж харж болохгүй бол хар маас руу зориулсан ч юм уу тийм хор уршигтайгаар биш. Тэрний эргээд одоо ингэж болохгүй юм шүү. Ер нь бид нар ийм нийгэмд амьдарч байна. Энийг бид нар сасах ёстой гэдэг юм цаад утгаараа одоо нэг баг зэрэг ч гэсэн бас нэг юм одоо юу гэх сургамж өгж явах л ёстой л. Түүнээс биш ямар ч тийм сургамж байхгүйгээр ч юм уу зүгээр ингээд тэрхий бас тийм одоо хүмүүсийн стресстүүлсэн тийм бол болохгүй л хэл та. Тийм хийхгүй л гэж бодож байна. За ерөнхий ивент тэтгэгч Синьоре Юби. За тэгээд Мөрөөдлийн театрын маань одоо ер нь хідэн жүжигчин яг үндсэн жүжигчин хэд байна? Чипсэ дээрээ. За. Үндсэн жүжигчин одоо хэдтэй байна? Хэдэн хүн байна? Гэрээд ажилчин тэр бас одоо энэ хэд байна? За үндсэн жүжигчин бол одоо 8 жүжигчин байна. Манай одоо жүжигч Гамбаа, Сөрөлт, Эрхэнбаяр. За одоо манай дуу шоумны одоо манай найруулагч менежер за тэгээ залуу жүжигчин дүүнэр гэдэг энэ жил бас нэг 2 3 бас зин жүжигч даваад ингээд нэг 10 жүжигч юм да үндсэн. За тэгвэл гэрэтэр одоо ингээд уран бүтээлчд орж ирж байгаа. Ер нь бидний гол бодож байгаа зүйл бол ингээд ковид мовид үүдч ер нь ингээд баахан одоо хүүхдүүдийг тийм зөвчтэй гэдэг чинь авчичаал одоо ингээд байлгаал ингээд байгаад ах биш. Их үдээ дуртай юмнуудаа тэр уран бүтээлчд өөрсдөө хийн бид нар ч гэсэн хийдэг. А яг уран бүтээл болохоор зэрэг нийлж одоо гэрэтэр ингээд дуртай хүнтэйгээ бид нар хамтардаг энэ систем рүү л ер нь явж аяг. Гэрээд одоо жүжигчдийг хэдээр авчрах уу? Хэдэн дөрөөр авчрах уу? Яг одоо тухайн тоглолтын одоо үүрэг оройл хэр байна те. Тэндээ шалтгаалал одоо тэгээд л өөрөө шүү дээ. Тэ одоо ч ихэд манай туяа байна. Сүүлийн тоглолтын дээр манай жүжигчин туяа бол одоо бас бид нар таамтс гэрээгээ тоглосон. За одоо алтан туяа гэдээ бас одоо киноны найруулагч бас орж ир тоглолоо. Одоо манай навчаагч аягч нар бол бидтэй ингээл олон жил ингээл хамтраал ингээл явж байгаа. Тааш одоо тоглолтоос гадна одоо хөтлөгч хийн те бас их олон арга хэмжээ хөтлөн те. Сүүлд одоо ямар контент хөтлөд ингэ та? Сүүлд энэ нөгөө энтертейнменттэй нөгөө иргэдэг галтгаа гэдэг нэг нэвтрүүлэг шоу нэвтрүүлэг хийж байгаа. Та хөтлөгчөөр ажиллаж байгаа. Би хөтлөгч шүүгчээр ажиллаж байгаа. За. Манай нэг ганхуу ах Таки гэдэг нэг тоогооч залуу байдаг. Би дууруу шүүгчээр би хөтлөөд аягүй сонирхолтой шоу болж байгаа. Тэгээ удахгүй 4 сарын 4-өөс бас гарах юм бэл. Арга хэмжээг ер нь та хэдэр хөтлөх үү? Аягүй тийм могцсон. Сандрал ерөөсөө хариуцлахгүй. Тэгээд яг янз бүрдээ ярьж хөөрж байгаа л тэгээд нэг үндсэн үн хийдэг. Одоо жишээлбэл би бол ингээд сая 500 гээл тэгэл тэндээсээ буусаргаа баг сая маяг хөтлөг шүү дээ. Таны үндсэн үн хийдэг.
Манайхан амар буулгадаг. Амар болно шүү дээ. Яриач гэдэг дээ. Жог буугаач. Ерөөсөө би 500 гэхээр за 500 байж байгаа хөтлөхөө гэлээ. би л ерөөсөө амьдралдаа жог буух уу ярих уу гэж ярьж байгаа их баг үзсээ тэгээд. Тэгэл яг ямар арга хэмжээ байна, хэдэн хүнтэй байна, ер нь тэгээд ямар байгууллага гэдгээс л ер нь яг нь тэг яг нэг үндсэн үн тэгээд нэг 3 сая ясл тэгэл ярьчих. Монголын одоо ер нь номер 1 сайзны хөтлөгчдийн нэг штэ тий. Одоо та тэнд бол орно үстэй. Гэхдээ одоо мэдгүй хүмүүс л хэлэх алга л та. Та гэхдээ өөрийгөө хэр үнэлдэг вэ? Би ер нь чадчих шүү алтан шагаа тий. Ер нь чи чадчих шүү гэж өөрийгөө хэр үнэлдэг юм бэ? Би ер нь гэхдээ жоохон өөрийгөө жоохон нэг юу яхийг боддог. Одоо их дарна гэх юм уу те. Ингэж болохгүй шүү, тэгж болохгүй шүү гэж л байнга л хэлхийг боддог. Гэхдээ бас өөрөө өөртөө урам өгдөг. Хүн өөрийгөө голоодох юм бол бас болохгүй шүү те. Тэгэхээр одоо ер нь бол одоо юу гэх юм яг бодсон хэмжээндээ бол бас ажиллахыг л хичээлж явж байгаа л гэж боддог шүү дээ. Одоо яг хүн болгоныг өөрийн гэсэн нэг зарчимтай байдаг л та амьдралын юм гэхэд за би нэг юм тийм байх эсгүй тийм байх эсгүй гэл те. Ер нь та амьдрал дээр хэр нарийн хүн бай. Жоо тооцоотой. Энэ нарийн байх гэдэг нь хүнд яг хэрэгтэй юу? Эсвэл юу гэдгийг одоо ингээл энэ аюу муу нарийн те. Хогийн хорглоод тоосон бэлээ нарийн гэж ярьдаг. Эсвэл хитрхи нэг юм цацдаг хүн байдаг те. Тэгээ цацдаг хүн цай гарагдчихсан яг энэ амьдрал дээр хоосон байдаг гэх мэтчлэн те. Ер нь амьдрал дээр хүн ялангуяа эрэгтэй хүн нарийн байх ёстой юм уу? Эсвэл цацдаг байх ёстой юм уу? Тэ яг зарим хүн бол мэдээж дунд чиг л байх байх. Гэхдээ таны хувьд за хит нарийн бол бас онцгойлтой. Нарийн байж болохгүй хүн тооцоотой байх хэрэгтэй. Нарийн тооцоотой гэдэг хоёр чи өөр ойлголт байгаа байхгүй юу? Тооцоотой байна гэдэг нь одоо би яг ямар зүйлийг юунд зарцуулах вэ гэдэг өөрөө маш сайн тооцдог байх хэрэгтэй. Тэгэхгүй олсныхаа хэрээр одоо ингээд өрн дараа хийгээд байж болохгүй байхгүй. Одоо яг нүлгэд одоо миний одоо хариуцлага тийм ээ хойноос одоо дагуулж байгаа маш олон хүмүүс байна шүү дээ. Одоо тэгэл манай хамтлагийн дүүнэр ингээл байж гин, хамтлагийнхан байж гин. За тэгэл манай ар гэрийнхэн байж гин, аав ээж, ах дүүнэр маань байж гин. Бид тэр үгтэйгээл тэгэл одоо бас өөрхөн урлагаар л одоо бас одоо муухайгөө тийм л чир чавна нэг тийм одоо хариуцлагаа ухамсарлаж явах хэрэгтэй байхгүй да. Тэгэхгүй би өөрөө тийм хэд нэг тийм одоо нэг юм амар тийм одоо нэг тийм одоо нэг юм одоо юу гэдгийг нэг урлагийн салбарт одоо ингээд явж байгааг л одоо цацаа хадалтай ингээд яваад тэр бол онцгой байх ч байдаг. Тэгэхгүй нарийн байна гэдээ одоо бүх юм одоо ингээд те дарчаал одоо ингээд бол бас хэцүү юм чинь. Амьдралд аягүй гоё кайфтай байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тооцоотой хэрэгтэй. Би энэ сард би одоо яг хэдэн дөрөвний одоо ямар ажил хийж байна. Би эндээс юугаа зарцуулаад аль алийг нь би одоо өөр хүмүүстүүдэд зарцуулах уу? Аль алийг нь би одоо гэр бүлээс алингаар нь би шоудах уу гэдгээл өөрөө тооцоолдог л тийм тооцоотой байх хэрэгтэй л гэж боддог шин. Одоо жишээлбэл за ер нь бол эмэгтэй бол ингээл санхүүг бацдаг гэж хэлдэг шүү дээ гэр бүлийн. Ер нь ингээл та нэг дансандаа би ингээд энэ мөнгийг аваад үлдчихье гэдэг ч юм уу тийм их мэдлэг танд байна уу? Байна. Байгаа. Тий. Тэгээ зарцуулж. Манай ихнэр бол харьцан мууны данс тооцоонд бол одоо учиргүй амар ингээл хараал. Зарим улсууд яг үнэхээр нөгөө юу лээ нөгөө юу гэдэг лээ. Уншуулдаг. Юу QR код лээ бишээ юу нөт мөт дээрээс болж ирсэн асуудал. Би бүр гайхаад бүр тийм ямар сони юм бэ гэдсэн чинь юу яа гэсэн. Аа тийштэй нэг ихнэр мөр дээр уншуулад ийм гарч ирээд мэрээ тэгэл хит бас нэг юм шалахгүй шүү дээ. Тиймээс эрэгтэй хүн чинь бас нэг өөрийн гэсэн одоо юу гэдэг юу байх хэрэгтэй байхгүй тий. Тэгээ хүн болгонд гэхдээ амьдрал нь өөр л баг тий. Тэгээд тасцсан ч юм уу. Тий байдаг л баг л та. Айгүй бол ингээ хэлэхээр одоо хүмүүс урал загинд шүүмсгэл баг л та. Гэхдээ тэр чинь тодорхой хэмжээнд өөрөө ар гэр бүлээ аваад ижээгээд явах хэрэгтэй. Их нэртэй одоо юу гэдгийг бас юу яаш та тэр чинь эмэгтэй хүн чинь одоо бас хэрэглэх юм гэж байна. Тэр бүгдийг сайн хангах хэрэгтэй. Тэгээ өөртөө бол бас зориулах юм гэж байлгүй байх та. Шинэ нэгээ та танилтаа болол танилж төсөөлье. Тэгэл төсөөлье. Та шинэ танилтаа боллоо тий. Тэгээ за ингээ өндөр хөшөөнд гоё сууя. Тэ хоёлаа сууя гэдэг. За тэгээ ингээ суугаад ингээ тооцоо гарлаа. За та хувааж өгье гэхүү найс нөхчөө гэхүү. Шинэ танилтайгаа хамгийн ихний удаа бол тий найс нөхөд бол яг хоорондоо ингээ за мань нөхчөө өгчдөг ш. Яг шинэ танилтай яг ингээ өмнө амьдрал ингээ зөндөл шинэ танил найс нөхөд гарч ирдэг тий. Тэгээ ингээ суудаг. Тэр үед та найс нөхчөө гэдэг хүн үү эсвэл за найс нь 50%. Би ер нь төрүүлээл тэгэл өгшин тооцооны ичтэй байвал тийм тэр тал руу арай илүү байдаг. Тий. Тэгэнгүүт яг нөгөө хүн чинь бас ярилцж явах явцтай юм өстэй тэр чинь бас мэддэгдэн штэ тий. Тэгвэл үгүй нас нүгэ. Мяа царайлал яг тооцоо хийх гэдэг ирэнгүүт 0 мод орж ирээд одоо тийм яраад ачаас онцгой штэ тий. Тэгээ би нэхэвчлэн тэгэл агшны яачих уу гэдэг ирэнгүүт нөгөө зүгээр хоёлаа хамтдаа яа гэвэл одоо тэгэл оо за тэгээ юу шиг. Гэтэл ер нь
гол нь ер нь хийх зүтгэдэг юм да. Тэр бас ихтэй яг ер нь эрэгтэй хүмүүс дийлэх тийм байдаг гинэ бас амьдрал дээр те би өгч ингэдэг байдаг юм гинлээ. За тэгээд ер нь одоо л эмэгтэй хүн ихнэр ярьсан юм шин. Одоо хандлаа тэр удаж ба. А би тэр ч одоо 10 гаруй жил болж шин. 10 гаруй жил болж байна. Тэгээд яг ингэж л энэ та зөв буруу юу хэлээ. За ер нь зүгээр ингээд хосууд ингээд харилцаа эхлээд ч юм уу ингээд ер нь ингээд хосууд ингээд гэр бүлэрээ байж хахад тэнд ингээд саад болдог ингээд одоо юу гэдэг юм амьдралд нь жоохон гай болдог шиг юм уу. Тиймэрхүү төрлийн нэг юм хүмүүсч байдаг, асуудлууч байдаг штэ. Ер нь ингээд хосуудын харилцаанд ингээд ганц бие байгаа. Хүн ганц бие найзсан ч юм уу те. Одоо ингээд эхнэр нөхрийн эхнэрийнх нь ганц бие найз ч юм уу те. Жоохон тийм гай болдог гэдэг тал дээр та санал нийлэх үү? Би санал нийлэхгүй. Нийлэхгүй. Тий. Гэхдээ яг тэр чинь тэгэл одоо миний найзууд ганц бие найзууд одоо ер нь амьдрал байдаг шүү дээ. Тэрхүү найзууд байлаа гэдэг тэр чинь хүнээс өөрөөс нь шалтгаална. Яг тийм юм бол тэр дэргүүл дээр одоо эртэр үеэсээ л яригдчихсэн асуудал. Ганц бие найзууд нөгөө шоуж маудаад явждаг. Тэгэхээр ихнэрүүч дургу байдаг, нөхрөөч гэснээр дургу байдаг шүү. Ганц бие найзууд одоо тий жавдлаг бол чи одоо нөгөө хинтэйгээл нийлээ одоо тэр чи яах вэ? Ганц бие юм чинь одоо дуртай үедээ тэр чинь дуун чи өгрөөж иргээ явж байгаа. Тэрнтэй чи ер нь дахиж битээ нийлэрээ мэлэрээ гэсэн юм гардаг. А гэхдээ би бол энтэй бол санал нийлдэг. Би одоо найз маань одоо юу гэдгийг ингээд ганц бие боллоо гэлээгээд би найзаасаа салж болохгүй байхгүй. Би өөрөө салаагүй байгаа гэд би одоо юу гэдгийг ганц бие найзтайгаа ч юм уу нөхөрлөхгүй байх гэж болохгүй шүү дээ. Тийм үст. Эхнэрээ бол одоо юу гэдгийг ганц бие ихнэр мөхнөр ганц бие найзууд зөндөл гэж яддаг. Одоо ингээд бас жүний амьдрал чинь бол янз бүр шүү дээ. Дөнгөж эхэлж байгаа хосууд тэгвэл ямар ах вэ? Дөнгөж эхэлж байгаа хосууд. Одоо юу гэдгийг одоо ингээд дөнгөж ингээд үерхэд ч юм уу те ингээд 5 6 сар болсон хүмүүс ч юм уу байж болно шүү те. Тийм дунд ингээд ганц бие найзууд нь нийлж мэлээл ганц бие найзууд нь ингээд жоо өөр тийш дагуулж маавуулж явах гал байлуу те. Тэр юу гэж бодож байна? Тэгвэл тэгээд одоо яг чи наад найзтайгаа зөндөө олон жил найзлсан юм чи одоо хоёулаа жоох эхэлж ш жоох наашаа жоох анхаарлаа хандуул да наад хэд чи яхад гэсгээд болно штэ л гэж жоох яг нэг шинээр эхэлж байгаа хосууд ч нэг жоох нэг харан байгаад байдаг штэ те. Тэр одоо энэ тэр удаж харан байдал байхгүй болов уу? Мэдгүй. Миний амьдралд бол ерөөсөө нэг тийм наад тал дээр ч юм бол их бодож байгаагүй. Тийм гарч байгаагүй гэх юм уу те. Тэ. Хар ер нь таах багтай юу? Хар буюу нэг багтай шүү. Тийм үү. Ер нь зүгээр хайртай хүн хартай энэ гэл ярьдаг шүү дээ. Эсвэл ингээл хартай хүмүүс нь өөртөө гаргацсан ч гэж магадгүй л дээ. Тийм. Гэхдээ яхаа өөртөө итгэлгүй хүн хартай гэдэг шүү дээ. Юм л те. Өөртөө энэ чинь хүн чинь итгэлтэй байх шүү дээ. Юуны тулд ингээ хоёлаа гэр бүл болоо явж байгаа. Тэгэхгүй тэгэл одоо тийшээж явсан уцтаал, тийшээж явсан хардаал ингээл очиж өөрт ч стресстэй, нөгөө хүндээ ч стресстэй. Тэгээд ер нь харлт гэдэг зүйл чи ер нь амьдралыг аюух тийм одоо юм стресстүүлдэг юм зүйл байгаа байхгүй. Гол бие биендээ идэх хэрэгтэй. Тэг яг тэ ганц би найзууд маазуудтайгаа ингээ бас шоуж мод би ч ингээл явж лээ. Одоо муу батгаш сайхан нөхрөлөөр явъя. Ганц би гэсэн. Мөн найзмаа сая бодогдол байлаа. Тэгээд найзууд ингээл явж байгаа юм хамаагүй шүү дээ чинь тийм үстэй. А гэхгүй бүр одоо ингээл юу гэдгийг ингээд дагуулаад одоо үргэлж юм ингээд бас тийм амтаа өдөө гадаа авчвал тийм одоо ганц би найз байвал одоо бас өөч одоо юу болоод байгаа юм бэ одоо чи манай ихтэй тэр үеийн найз байвал одоо тэгвэл наад найз төрөл мөглөө жоохон бас хэмжээ сортой байхгүй гэдэг асуудлыг ярьж эхлэх л баг л та. Одоо бол тийм байхгүй байгаа учраас байвал тэгээ сайхан. А яг нэг шоудах үе байна те. Одоо ер нь ингээд хэдэн хүүхэдтэй лээ? 2 хүүхэдтэй. 2 хүүхэдтэй. Ер нь хүүхдийн хүмүүжил гэдэг өөр амьдралын ингээл хамгийн том ингээл суурь нь болдог ч тийм бүх юмнийхэн суурь болж явдаг ч тийм. Ер нь эмэгтэй хүүхдийг ялангуяа юугаач дутаахгүй өсөх хэрэгтэй байдаг л байл. Тийм ингээл юугаач дутахгүй тэр хүн хинээс ч юуч олж тийм харахгүйгээр тийм. А эсрэгээр эрэгтэй хүүхдийг бас нэг жоох ингээд татуу тийм ингээд байлгах хэрэгтэй. Та ер нь хүүхдийн хүмүүжлийг яаж анхаардаг вэ? Одоо харин наадах ч л их том асуудал бол байгаа дэшээ хүүхдийн хүмүүжлийг л ер нь одоо бидний үед ч юм уу тийм хүүхдийн хүмүүжлэг л айхтар нэгтгэдэг зөнгөр өснө гэдэг шиг л одоо байсан юм шиг байгаа нэг. Нийгмээрээ тийм байж. Одоо бол хүүхдийн хүмүүжил тэгээд одоо адаглаад одоо гар утас мууц тэр нэг үргэлж юм гэдэг одоо уцаа ингээл байж идэг. Тэндээс асрах хүүхдүүд ингээд мэдээлэл авч जैन те. Тэгээд дээрэс нь хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ гэдэг чинь одоо их тийм торгон мэдрэмж биш үү? Байж шүү. Ер нь одоо хүүхд томрох тусмаа. Тэ. Миний хувьд бол хүүхдийг одоо заавал чи мундаг байх хэвээр, онц сурах хэвээр, тэгэх хэвээр гэдэг би нэг тийм шаардаад байдгүй. Хүүхд ингээ аюу хөөрхөн ингээл хүүхдэрээ зөнгөрөөл өсөг. Тэр дунд харин хүүхдийг үлгэрлэх гол юм нь өөрснөө л их тийм зөв байх юмсан гэж одоо боддог. Яг бол миний намайг одоо харж хүүхдүүд нь хүмүүжиж байгаа. Тэгэхээр би одоо би өөр тамхи татдаг байхгүй. Тамхи татахгүй.
гэртээ орлоо гэхэд одоо өөр актер сохтуугалзуу одоо тэгэл гэхэд хүүхд тараал ингээл зүрхмөнтэй болчихно. Тэгэхээр тиймэрхүү юм үзүүлэхгүй аавч өөр нь хоорондоо өргөлж хажууд нь хэрэлзээд алцаад байхгүй бол одоо тэгээд нэг юм хүүхдээ тийм хайраар л өсгчүүл их тийм зөв хүн болчих юм болоо даа л гэж боддог шүү. Ер нь одоо хүүхд бол за 6-7 нас хүртлээ бол үндсэн тийм суур хүмүүч нь одоо яадаг юм шиг гэсэн миний уншсанаар тий суудаг. Яг тэр хэсэг дээр л хүүхдийг аюу өөрхөд тийм зөв хүн болгоод ингээд тавьчих юм бол тэгэл ерөнхий яг тэр одоо гол төрлөөр л ингээд ер нь төлөвшөөл ингээ явцдаг юм болоо. Тэгээ хүүхдүүдийн хувьд найз нөхөр л хамгийн чухал. Хинтээ найзалж яана гэдэг хамгийн чухал. Зөв би өөрийнхөө амьдрал дээрээс ингээ бодоход найзалж байгаа улсууд нь зөв найзуудтай нөхөрлөх юм бол хүүхд аюу гоо ингээд өөрхөө хөгжөө ингээ явцдаг. Би одоо хоёр хүүтэй. Тэгээ эрэгтэй хүүхдийг бол одоо бас нэг жоохон юм даруулгатай бас байлгах хэрэгтэй гэдэг тийм одоо ойлголт бас байдаг л да. Нэг ааваасаа жоохон айдаг имээдэг тийм ээ. Учиргүй одоо юу яаж болохгүй эрхлүүлээд бөөцөлөөдөж болохгүй. Тэгээд эмэгтэй хүүхдийг тийм хайрладаг тийм зөөлөн байлгах хэрэгтэй гэдэг л ийм л хоёр имийг л бариад тах. Зөөлөн. Манай хоёр ч юм бол одоо октод дээр сүрхэн шүү дээ. Ярасаа зүгээр гэл. Октод найзуудын октод ирэх юм бол хайрлаад аюу ингээд тий. Аави юм байна уу? Тэгж үгэлээ тэгээд аавсаа жоохон бас нэг хаяа жоохон дом ширүүхэн доорхоо тэгэл ингээл аавсаа ингээл. Та хэр охин ярьдаг байсан? Хэр охин ярьдаг байсан бэ? Ер нь та тийм юм амны фигүртэй байх гэж би бодоод байгаа. Тэ октодын чихэн дээр цэцэг ургаа. Үгүй би ч бас тэр тал дээр таархан байж магадгүй шүү. Тийм үү. Ганцхан захиа махаа бол өгч ирсэн. 10 жил тахтай. Тэ. Оюутан багтаа бол ерөөсөө хүн дээрээс өөрчлөж үзээгүй. Би оюутан багтаа нэг жоох тийм комондо маягийн оюутан байсан. Тэгэл хичээл гээл бишээдэг тий. Тийм юм маяг л. Одоо ер нь ингээл яг за одоо юу гэх юм бэ 40 тааж юу бас нэлийн төгсөж байгаа юм биш тий 40 нэлийн төгсөж байгаа тэнгууд нэм олон ингээд хүн залгуулаг стилтэй болох хэрэгтэй байдаг юм байна л да хүн өөрөө ирэхгүй тэгдэг юм шиг ба тий жоохон багта хөшөө агчих гал тий жоохон ингээд яваад ирэхэд залгуу агчих гал гэдэг юм байна одоо энэ хувцлын төр бол аягүй гоо тийм залгуулаг байна тий ер нь хослол мослол ер нь ямар хөө хувц загвар өмсдөг ба та за би ер нь тийм нэг юм костюм өмслөж юм тийм юу тиймэрхүү хувцсныг өмсөд өгдөг яг хөтөлгөө ихтэй л өмсдөг ихэвчлэн бол ингендөө джинсийн өмд тэгээд нэг бодоол бүүз тэгэл оолчин те ер нь бол ингээд одоо хувцс өөр ингээд аюу тийм урлаг шүү дээ те тэнгүүд одоо яг өмнө нь бол одоо бид нар ингээд омсыг бол те жишээлбэл одоо энэ бол амар омс ус те эмо үрд тэргээд яг чиний омсыг хараад басаа тийм ээ да. Хуучин чинь нэг завч хар омс өвтэй шагаан ялцаа тэгээд одоо баг омс өвсгөө шагаан ялцуулаад явдаг болсон. Янз болсон байгаа. Тэгвэл одоо яг бид нар бол ингээд хувцсандаа хараад омсыг бол за ялж яах вэ гэж өмсдөг байлаа шүү дээ. Одоо бол ингээд одоо жишээл энэ миний омс бол одоо тод омс гэдэг үндэсний үйлдвэрлэл те. Үндэсний үйлдвэрлэл гэхээр яг одоо зарим одоо хүмүүсийн ойлголт бол гадаадынхаас мя гэж ойлгодог те. Тэгэхээр өөд тод омс гэдэг газар бол стандарт нь маш өндөр түвшинд гадаадын одоо тэр улс орны хийж байгаа омс илүү өндөр чанартай хийж байна тий. Тэнгүүт ингээ өөрөө дээр нь юу ч бичүүлж болно. Тийм үү. Тий одоо жишээлбэл би ингээд эмо уурд гэж бичүүлсэн баг. Танд бас эмо уурд гэж бичүүлсэн байгаа. Билэглэнэ. Тэнгүүт энэ омс чинь ингээл яг ер нь ингээл гоё хэрэглээ. Тий одоо загвар болсон биз дээ. Омсоо яаж өмсөх үү гэдэг хүртэл урлаг болсон байна тий. Тэнгүүт ерөн зүгээр одоо ингээл залуучуудын энэ хувьсаж өөрчлөгдөж байгаа зүйлд та хэр дагаж хувьсаж өөрчлөгддөг вэ? Эсвэл нэг зарим хүмүүс хүн болгоны шуурж байгаа жишээлбэл клаб хаус ч юм уу тий. Би жишээлбэл тийм юм даа ингээд хүн болгоны шуурж байгаа юм би айгу дург байхгүй. Яг энэтэй адилхан та бас тэр тал дээр шуурж байгаа газар руу та дагаж шуурдаг нү эсвэл эсрэгээрээ тийш ормоорог байна гэдэг юм. Би бол цаг үетэйгөө хөл нийлүүлж алах хэрэгтэй гэдгийг бол дэмждэг. Би өөрөө тэгж бас би яг ч манай мэрэгжил бас тийм зүйл шаарддаг баг. Тэгэхгүй одоо яг үгүй одоо ингээд би ч одоо чинийх шиг ингээд омс ингээд би одоо ингээд өмсөж байгаа шүү дээ. Сүлүүд бол ингээд гоё нарийнхаа өмстэй болгол жоохон дээшнтэй шагаанаас жоохон дээш нь гаргаад тэгэл өмсөл. Тэгэхгүй хуучлах шиг юм өргөн өмд өмсчөөд тэгэл хар нэг хар амьслыг байх хэвээр тэгэл доошоогоо өргөн мэрэгтэй хусаад явал тэгэл өнөдөө яасан шижлэгдгөө харъя хуучнараа гарваа гэл ингээд тэгэхээр тэр үе тэрийгэ дагаал одоо тэр урлагч тийм өстэй гадна талаараа хувцсан мовцсон дээр ч гэсэн чинь урлагийн юм чинь бас ингээд цаг үе даах хэвээр. Нөгөө нэг одоо юу гэдгийг хүмүүс хит шуурсан тийм одоо бөөнөрийн гэсэн юм дээр бол би аль болох нэг жоохон зайлс хийдэг. Одоо би бол клуб хауст би амьдралдаа 2 удаа орж ирсэн баг. Би нэгэд устгасан байдгийг. Тэгсэн үү? Тий. Би нээцэн нэж ямарсан байж лээж байгаа нэг дээр нэг анх нээснийхэн дөнгөд дараахантай тэр чинь бас нэг нэлээд тонцсон байсан. Хүмүүс л клуб хаус гэж шуураад лээ. Тэгэхээр нь одоо бас
орохгүй юм бол бас одоо хоцорчих юм болоо та гэж бодоод хүн болон клаб хаус гэдэг чинь одоо бас тийм эст. Тэгээд нэг ороод үзсэн чинь тэгээд нэг актрис яагаагүй тэгэл гарцсан шүү дээ. Дуустацсан. Сошиал медиа одоо жишээлбэл хоёул утсыг аваад үзэл утасны хэрэглэвэн тань өдөрт хэрэглэх үү? Ер нь хэрэглэн шүү. Өдрийн хэдэн цаг байна? Ер нь гацаагаар. За 3 цаг тэр байл хэрэглэх юм болоо. Өдрийн. Тий өдрийн. Яг бүх тэгтээ нэг орлоо юунууд бол нийлүүлчих шүү дээ тий. Одоо ингээл таны сторинууд тэгэл байж тий ингээл саяхан нээсэн гэлөө та ер нь Instagram уу? Instagram-ыг Тий. хэд 102,000 он дагчих. Тий. Амар юм а тий. Би ч одоо Instagram-д бас хожуу орсоо. Хүн болго Instagram гэдэг чинь би орохгүй байж нодлон өндгөн толгойд гэдэг нэг кино шүү дээ. Тэр киноны үеэр маа нэг нэмэх 17-гийн цогтойч чиг хоёр надад нээж гисэн шүү дээ. Хат одоо Instagram бололтой та одоо. Тэгэхээр би яг тэр бас тэрлийн хүн байгаад бас нэг яадаг. Тийм байна. Одоо ингээл 102,000 он дагцсан тий. Тэгэл ингээл айгүй гоё олон хайлайтстай байна тий. Энэ дундаас би юу болж харсан бэ? Сонгуул гэдэг нэг хайлайтс байна. За ер нь сонгуулаар авах нь бол сайн очно үз. Аах явна бас. Сонгуульд ер нь та яг өөрийнхөө зүгээр яг үзэл баримтлалаар хүнээ дэмждэг юм эсвэл мөнгө л өгжүүл хамаагүй. Би бол одоо сүүлүүд жоох одоо нэг сая 16 оны сонгуул 20 оны сонгуул хоёр сонгуульд л одоо ингэ болов л да. Өөрийнхөө үзэл баримтлалаар урлагийнхан гэхлээр л одоо бид нар чинь нэг юм өөрийн гэсэн одоо бодол ирмэлцэлгүй юм осууд гэж манай хүмүүс ойлгоод байдаг. Бид нар ингээд нэг юм пост тавиад тэр өөрснөө болохоор зэрэг тэр юм тийм гэл ингээд бичээл идэг. А бид нар болохоор зэрэг нэг ингээд ноостортой жоох холбоотой нэг ингээд пост авчихвал өөнөдөө мөнгө авчиж яана тэгсэн байна гэл одоо ингээд бид нар ерөөсөө ойлгохгүй байхгүй. Эсвэл бид нар тэгээд нэг урлагаа хийгээл нэг юм амаа хангуулсан юм шиг нийгэмдээ нэг өөртөө дуу хоолой хүрхэхгүй тэгээд явж болохгүй шүү дээ. Би одоо тэгэнгүүт нутгийнхаа одоо ингээд ах нар тэгээд дээрэс нутаг гэдгээрээ гэж ойлгож бас болохгүй. Энэ хүн нэг юм хийх гээд байгаа бол энэ их одоо их бас нэг зөв юм яриад идэг гэдэг өөрийнхөө үзэл баримтлалаар дэмжиж байгаа байхгүй. А түүнээс их мөнгө өгсөн хүн дагаад нөгөө хүн нэг олигтой хүн биш бол тэгээд бас тэр чинь бол тэгвэл тэр үед харин шүүмжиж болохгүй байхгүй. Одоо чи намайг тий. Яг бол эн чинь нийгэмдээ хүн өөрөө оролцоотой байхгүй бол эн чинь миний үр хөвгтүүд тийм үстэй ямар нийгэм үлдээх вэ гэдэг чинь одоо тэрнээс шалтгаална шүү дээ. Тийм учраас бид нар хүссэн үсээгөө өөрсдийнхөө дуу хоолойг зөв хүмүүсийг сонгож уриалж явах хэрэгтэй байхгүй. За яг хоёлаа яг шударгаар яриа хаа. За бид энд 200 сая төгрөг өгье л да. За 200 сая төгрөг өгье. Одоо ерөнхийлөгчийн сонгуул болох гэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бас ажиллах байлгуудах тий. Тэгэхээр 200 сая төгрөг өгье. Тий. Сөнг амраа гэдэг жүжигчин байдаг шүү дээ. Тэгээд яг сонгуул болгоноор ингээл тий. Ингээл ламаа солиол ингээл өөрчлөгдөл тий. Тэнгүүд ерөн зүгээр та одоо яг нэг хүнийг дэмжиж л да. За жишээлбэл одоо байгаа ерөнхийлөгч Батлага дахиад нэр дэвших юм бол дэмждэг та тий. Тэнгүүд өөр хүн өрсөлдөгч хүн гарч ирлээ. 200 сая төгрөг өгье. Тэ? Миний одоо ингэж юмнуудыг миний одоо талд ажиллаач ээ. Юу л та яах вэ? Ажиллахгүй л дээ. 200 сая төгрөг амьдрал хэрэггүй юу? Үгүй ялгаагүй тэнд чи бас би нөгөө хүн бас дэмжээ явж байгаа шүү дээ бас тэр чинь Бас л мөн. Үгүй тэгээд чинь зөв юу яахгүй шүү дээ. Ор хоосон тэр чинь бас ажиллахгүй шүү дээ. Тэ. Зөв хүнээ дэмжин, зөв л хүнээ дэмжин, юм хийх, Монгол орны төлөө юм хийх. Би энэ хүн бол их юм хийчихэр хүмүүс гэж бодсон хүнээ л дэмжин. Дэмжээ явж байгаа байхгүй. Одоо тэгвэл таны түүнээс биш тэнд одоо өөр хүн одоо тийм үстэй их мөнгө амлаа гэд тийшээ очиод ажиллаж гарч чинь тэгээд болохгүй шүү дээ. 16 онд ч юм уу нэр дэвшихэд таны ажиллаж исэн хүмүүс одоо юм хийж байна. Хийж Тэ. Нүдэнд харагдаж байна. Тэ би одоо хинтэд ажилласан шүү дээ. Тэ. Одоо ямсан гайгүй нөө тий. Тэ мундаг явж байгаа. Би бол өөрөө тэгж явж байгаа. Бас зөв улсуудаа дэмжсэн байна да. Зөв улсуудтайгаа би одоо бас холбогдсон ажилласан байл гэж би боддог шүү дээ. За ойлголоо. Ерөнхий ивент тэтгэгч Синьоре Юби. За явж. За тэгээд маань нэвтрүүлгийг яг та ер нь их олон нэвтрүүлэл орж ирсэн баг тий. Ярьслах нь манайх чи яг ер нь бол бас ингээл огцом гинт асуул л да. Тэгээд тэнд бас хүн яаж шууд хариулах нь бас хүний чинь тий бодож байгаад ингээд ухаад асуух юм бол тэр хүн чинь бас ингээд дотроо бодож штэ. Ер нь та ер нь ямар нэгэн байдлаар худлаа ярих тохиолдолд хэр сайн ярих вэ? Худлаа ярих тохиолдол гарна. Тий гарна л да. Тэгэл тэрнээс нь худлаа ярьж хахад нүдийг нэг олон ингэж гүйлгэж болохгүй. Тэгэл ер нь болж игэл тэгэл яг тий. Болж игэл яг нэг газар руу тогтоод тэгээ энэ дотор гол нь эргэлж явах хэвээр. Тий. Ингээл явж явах хэвээр. Тэгээд гэдэг ийм өхмөл паузуудыг авч болохгүй. Тэгээ яриа хооронд амьсгал шүлсээ залгиж энэ төр гэсэн тийм нэг юм жижиг хожиг тийм нэг юм баригдахаар тиймэрхүү юмнууд хийж болохгүй тий. Энэ минийгээ шил маажих ер нь тийм нэг хэдийн үйлдэлүүд байдаг юм л та. Худлаа ярьж шил маажин
Нэг юм өхмөл пауз авна шүлцгийг их ойр ойрхон залгина. Тэгээ нүд өрөөсөө тогтохгүй байнгын ингээд гүүн тэр эднийг л ер нь болчиход юм болоо тэгээ ерөөхдөө жоо тогтож штэ. Болчиход юм гайг. Сая одоо ингээ бүгд ухраагаад үзээрэй. Түрүүний яриад тэр юмнууд байсан уу юу? Тэгээд одоо бүгдээ нэг хит хит асуултыг асуугаад ерөнхийдөө ярилцлага дуусгах чинь. Тэгээд манай үзэгчид бол ингээл дараа комент бичдэг. Энэ их муулан, сайлан те. Ер нь бас гэхдээ харьцангуй танд их сайн байдаг байх гэж би боддог. Монголын ард түмэн те ягаад тэгэхээр гэр бүлээ элэг бүтгэн авч явж чинь хамгийн ихдээ нэг эрх хүнээс хардаг зүйл гэж би боддог байхгүй те. Ер нь эрэгтэй хүний ноён нуруу тодорхойлдог нэг хит хитэн тодорхойлтууд байдаг л байна. Таны хувьд ер нь эрэгтэй хүний ноён нуруу гэдгийг ямар хөө зүйлүүдтэй тогтох вэ? За одоо нэлээл олон юм байх л байх л зүгээр хамгийн наад зах нь гэхэд одоо эрэгтэй хүн бол нэг хэлсэн үгэндээ одоо юу гэдэг нэг хүн заагаад хэлсэн бол одоо яагүй байна гэдэг нэг зам байдаг шүү дээ. Тэндээс л эхлэх баг. Энэ бол яг миний өөрийн гол одоо зарчим гэх юм одоо тий. Аа жоохон бахаас аав маань надад гэдэг жилдэг байсан тий. Хэлсэн юмд эрх хүн бол хэлсэндээ л байх хэвээр. Тэгээд дээрсэн жоохон одоо юу гэх юм бэ? Жоо иршүүд мужик дуу өсгсөн байж магадгүй би бол бас өөрөг гэж боддог. Зөв түрүү асуусан шүү дээ өөрийгөө ямар хүн бодож байдаг. Тийм байхыг өөрийгөө одоо хичээдэг. Тэгэхдээ бас тийм биш байж магадгүй л дээ. Тийм байх юмсан гэж боддог гэх юм уу? Тэндээс л эхлэх байх тий. Эр хүнийг хаяа нэг юу гэдэг нэг найз нэг ядарч явна гэдэг нэг эсвэл жоохон шаардсан ч юм уу уцтаад нэг надруу зөндөөлт гэж ярьдаг. Найзууд маань удаага дайн тэндээс өдрийг яриад өгшөө ингэчлээ нэг 20 заас хичүүлж ашиглал их төр бэлгээл явуулдаг. Тэндээс л ер нь эр хүний ноён нуруу эхлэх байх л та тий. Гэр бүлээ элэг бүтээн авч явах тал дээр. Энэ тал дээр та юу гэж бодож байна? Тэрийг бол одоо хүн болгоны аав хүн болгоны гэрийн одоо эцэг хүн болгоны бодож явах хамгийн нэгдүгээр бодож явах хэрэгтэй зүйл бол тэр хамгийн зөв зам бол гэртээ харих зам гэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо гэр бүлийн халуун долоо уур амьсгал бол хамгийн чухал. Тэгээ гэр бүлээ элэг бүтээн авч явахын тулд хүмүүс одоо маш их одоо юу гэх юм мэдээж одоо амьдрал ингээ хурж байгаа тохиолдолд янз бүрийн асуудал гарах бах. Тэгэхээр тэр зүйлийг л одоо энд ой толгоонд маш их одоо суулгаж өгөх хэрэгтэй л гэж. Бас төвчээр хэрэгтэй байх тийм. Төвчээр хэрэгтэй болно тий. Тэгээд гэр бүлийн одоо уур амьсгал одоо чинь байнга л одоо юу гэдэг ингээд л өөрөөр боцсоор байгаад гэж байхгүй ч тэр чинь янз бүрийн одоо асуудлууд эрэгтэй эмэгтэй хүн амьдрахад одоо ингээл асуудал гарна шүү дээ тий. Тэр бүдийг хоорондоо яриад эцсийн бүлэгт гэр бүлээ бүтэн байлгах хэрэгтэй гэдэг л тийм үзэл баримтыг л өөртөө л одоо суулгах хэрэгтэй. Бас тэгэж явж байгаад нь бахархчих тий. Ер нь бол Монголд салт гэдэг бол маш их байна. Айгүй тийм энгийн тий. Ерөөсөө л нэг тийм болдох ёстой юм шиг зүйл болсон дээ. Тэгэхээр яг тийм гоё бодолтой байснаар бас гэр бүл их гоё. Ер нь эрэгтүүнээс л бас садчих хамаарна шүү дээ тий. Тэгэхээр олон залуусыг бас тийм байгаасаа гэж би хүсэж байна. Хүмүүс залуучууд сүүлийн үед яг айгүй их салж байгаа. Ялангуяа манай Монголын тийм статистик айгүй өндөө гарч байгаа Амар шүү тий. амар өндөр. Тэгэл ерөөсөө шуугаад амар хөрөм мэгэл ингээл салчдаг тэгэл юм утгээд тэгээд тэр ч бас тодорхой хэмжээний нэг юм цаг хугацаа нэтрийг гэж бас байдаг болтой юм лээ тэгээд тэр үеинүүд айгуугаа даах хэвээр тэгээд одоо сайн бие бинийгээ таньжиж одоо бас суух хэрэгтэй ч олон юм байдаг юм шиг байна. Тэгээд гол нь эцсийн бүлэг тэгээд л ер нь бүтэн амьдрал гэдгийг л одоо сайн ойлгох хэрэгтэй залуу. Нэрээ та нэг магтаач. Их нэрээ нэг магтаач. Насаа хичиг би тань л та ТV5 байсан юм чи. Тэгээд манай ч одоо миний одоо арт талд гол зөвлөгч тийм сайн зөвлөгч л гэж хэлмээр байна. Тийм. Янз бүрийн асуудал гарахад одоо ихтэйгээ зөвлөдөг. Энэ асуудыг яах вэ гэдэг. Хайцгаа бид тэр чи бас нэг юм салбар бас ойрхон гэж хэлж байна тийм. Телевизэн салбар ч одоо сурлагтай ойрхон шүү дээ тийм. Холбоотой. Тийм. Тэгэхээр намайг дэмжиж чаддаг. Муулаач тэгвэл хаа нэг. Ер нь насаа бол яг юм. Тэгээд ухаатаа бүтэн амьдрал яриадсан гарч байна. Муулаад очоод тэгээ алаалаа салцсан гэдэг яана. Тэгээ ер нь бол манай залуучууд яг эрэгтэн унж явсан хөдлөг те уулзж явсан юмхтэй гэж муулдгийн гэсэн. Тэгэхээр ер нь бол манай залуучууд бас тийм гоё эр хүн шиг эр хүн байж хайртай унаач юм уу гоё халамжилж тийм байгаас гэж би залуусаа уриалдаг. Зарим улсууд нэгдэг байхгүй одоо ингээд яг миний амьдрал эргэн тойрны улсууд тийм бол ингээд салчаад муулаад байгаа улсууд байдаг шнэ. Салж нийлэх юм болоод байна л та. Тийм биз дээ чинь одоо таарс нийлэхгүй бол одоо бас ингээд салждаг тий. Тэгэл одоо бид итгээл битлээс салсан гэдэг нэг актер байдаг шиг тийм бид итгээл одоо
өчнөө мундаг ухаантай одоо томцом одоо алдар зуутай улсууд одоо юу гэдгийг Эрдэмтэн доктор академичээс агуулж гэдэг юм одоо том улсууд ингээд таарсан хэлэхгүй салцсан тök бол байна шүү дээ тийм ээ. Тарахгүй бол одоо бие бинийгээ одоо ингээд зовоожийнхаа орнд салчна гэдэг юм чинь бас магадгүй нэг таасаа байж магадгүй. Тэгвэл салчаад одоо ингээд хойноос нь нэг ингээд муулаалтай ингээд байгаа улсууд бол тэрийгээ бол өстой харин болоорой гэж хэлмээр байна. Үр хөвгтөд болохоос өмнө бас салмаар байгаа салах хэрэгтэй шүү дээ. Тэ үр хөвгтөд чинь бол голд нь бас хамгийн том чухал одоо нандин зүйл нь шүү дээ. Тэгээд тэр чинь одоо биш магадгүй салж нийлсэн бол тэр дундаас харсан хүүхдүүдэд бас хэцүү шүү дээ. Тэр чинь тэгэл би аав нь ээж нь муулаад ээж нь аавыг нь танд муулаад ингээд тэрийг л ихтэй бистэ ойлгох. Сошиал дээр ч бас их олон хэрүүл гарах юм тий. Одоо тэгээд сошиал дээр их дэлгэдэг болчих тий. Одоо яг гадаж дэлгэдэг. Яг гоо тэгэд хүн болгоны амьдрал өөр бид тэрийг шүүх аль байхгүй. Тийм. Тэгэхээр зөвөр л манай залуучууд хамгийн гол нь ухамсарч тий өөрийнхөө тэр үүрэг оройл ер нь эрэгтэй хүн ямар үүрэг оройл тий эмэгтэй хүн гэхэл заавал гэр орондоо биш шүү дээ. Цэвэрлэгтэй биш. Чи өөр ингэснэ үүрэг оройлоо сайн ухамсарлаж байгаасаа би хүсдэг юм. За тэгээд ерөнхийдөө манай нэвтрүүлгийн цаг маань дуусч байна. Тэгээд манай нэвтрүүлгийн сүүлийн асуулт. Тэгтээ яг давар нэг хэд асуулт байж магадгүй тий. Таны амьдралдаа хийжсэн хамгийн зөвүүн алхам юу вэ? Зөвүүн алхам уу? Зөвүүн алхмуудыг бол ер нь нэлээ хийж ирсэн л да. Би ер нь жоохоос өөрийгөө жоохон тийм сорих дуртай. Болохгүй ч гэсэн бас нэг юм зөвүүн алхам хийж байгаа санагдах тиймэрхүү тохиолдлууд байна. Зөвхөн хамгийн түрүүнд орж ирж байгаа нь одоо ажилтайгаа л холбогдож бодоод байна л да. Драмын театрт бол одоо тэгэл хүн болгон ч босгон дэртэй театр одоо улсын ганцхан театр ш төр театрт одоо хүн болгон орохыг мөрөөддөг байхад одоо тэр эрх мөр тэр одоо театраас гарч ирсэн тэр тохиолдол бол надад мэдгүй амьдрал нэлээд том юм одоо миний амьдралын том эргэлтэлтэй. Тэгэл жүжигчд ах нар гэгч нар эдэр багш нар эдэр гайхаал те. Солиот юм ааш юм. Наа чи театрт урахгүй хүмүүс хичнээн зугаараа наа чи одоо жүжигчдтэй ингээд төгссөн залуучууд ингэж яах чинь гар нэгдэг чи юу гэсэн юм бэ гэдэг тухайн үед тэгэл хоёулаа юу хийчвэ гэдээ гацсаага дараа бас бодож исэн үе байсан шүү. Ямар алхам хийчвэ гэж одоо гэдэг. Тэгээд ямар сандаа эрхмэд яваад гэжсэн би театр дээр явж ирсэн. Хоёулаа таарчихгүй нэг хэсэг хоёулаа хамтлагаа байгуулахгүй хэсгэж явахад чойроод театр дээр таарсан тэнд хоёулаа хэлэхгүй тулаад юу хийж явж байгаа. Гүйг энэ тэр хүнтэй уулзах гэдэг энэгээр жоохон ойр жоохон эргэлдээд энийг юу яагаад. Гүйг чи юу хийж байгаа. Би буцах гад байна уу яах гад байна гэдэг нэг юм зөв алхам байсан тий. Тэр л юм болов л гэж л тий. Тэр бол бас нэг юу алхал байсан л та. Тэгээ тэр зөв. Тэр бол одоо бол тий одоо бодоход бол бас өөрийнхөө хамтлаг байгуулаа явж байгаа зөв байсан л гэж бодож байна. За баярлалаа. Тэгээ дахтаа бэлэг аваад өгөөрэй. За тэгээд одоо зочныхын бэлгийг өгнө. Энэ бол доороос нь хандаа байна. Тэгэхгүй тааж унчих ш. Хүнд бэлгнүүд. Бэлэг өгдөг нэвтрүүлэгт бас дуртай. За харин наадах. За тэгээд сая би бас ярьсан. Тэгээд ер нь бол энэ кондишн гэж те одоо ер нь бол манай залуучууд яг энийг зөвхөн уухтаа л хэрэглээд байгаа юм л та. Ер нь бол илгийг бид нар хамгаалж явах хэрэгтэй юм байна. Дээрээс нь хоол боловсруулалт хэрэгтэй, хавдраас сэргийлэн те. Ер нь бол ингээд хэрэглээд заншичвал ер нь бол хүнд ус их тийм амьдралд нь хэрэгтэй. Ер нь бол өвчин зовлонгүй байна гэж хамгийн чухал шүү дээ те. Тэгэхээр бас хэрэгэл заншаасаа гэж би хүсэж байгаа. Тэгээд энэ кондишныг бол одоо шинсэгийн мэд гэдэг газар албан ёсоор гэж оруулж ирдэг. Тэгээд энэ бол танд ингээд одоо захирал юм чинь. Ингээд сё гэдэг энэ захирлууд уудгийн за энэ бас үрэл байгаа манайхаа эндээс анзаарсан баг. Энэ үрэл нь бол одоо ингээд хамт хэрэгжилчүүл бас их сайн. Тэгээд ажиллахгүй шүү залгаал хэрэгжилж гэсэн. Тэгээд энэ доор нь одоо энэ ягаан нь бол эмхтэн уудаг учраас тэ их нэртэй гэр бүлтэй тэ. За энэ бол ингээд ер нь бол алинж хэрэгэлсэн болох юм. За тэгээд энэ бэлхийг танд өгч нэлээд хүнд шүү. За маш их баярлалаа. Энийг бол зүгээр яг уус уугаг янз бүрээр хэрэгжих хэрэгтэй зүйл шүү. Хэрэгжиж байнга ер нь хэрэгжилж ивэл ходоод байдаг чинь ингээд нэг хүн тоол идэв чинь ингээд боловсрох эрхтний ингээд нэг юм удааширдаг ш. Тэр үед мүйд бас хэрэглээд те ер нь заншчул их аятайхан сайн гэж би ойлгож байна. Тэгээд ер нь бас хүн тэгэл алкогол хэрэглэх үе мэдээж гарна. Тэр үедээ бас алкоголныхоо өмнө болон дараа те уухын өмнө ба дараа гэдэг үг яриад шүү дээ. Бүр уучих хэрэгтэй. За тэгээд өөр юу нөхөө? Өөр зөндөө байна. За одоо энэ юу өгч байгаа би эхлээд. Энэ одоо тод аймс гэдэг би ярьсан шүү дээ те. Одоо энэ бол манай нэвтрүүлэгт бас хамтарч чинь те. Ер нь бол ингээд Монгол төвлөрөл. Миний хамгийн таалагддаг зүйл энэ. Үндэсний үйлдвэрлэлийг бид нэмж аягүй дуртай. Сүүл одоо жишээлбэл хөөндий гэдэг брендийг ингээд зүгээр л ингээд нөгөө
одоо карт гаргаад те 100% ингээд нэмж ингээд хөнгөлт идэх картыг аваад би их нэртэй бэлгэлэхгүй. Тэгээ ер нь бол ингээд тэр шиг ингээд Монгол үйлдвэрлэлийг бид нэмж хийгээд дуртай. Тэгэхээр хамгийн гол зүйл нь одоо ингээд хүснээрээ та юу ч бичүүлж болно. Аймаа үүр. Тийм одоо жишээлбэл шага те эсвэл юу гэдгийг NASA love. NASA forever бичиж болно те. Өнгөө сонгож болно. Тэгээд өөрөө захиалга хийж болох боломжтой. Тэгээд ер нь бол ингээд хив те одоо юу гэдгийг чанар сайтай угаагаал шууд бөөсчдөг ч юм уу тийм байхгүй ингээд аюу гоё юм үндэсний үйлдвэрлэлийг бас юм дэмжиж байгаа юм би. Тэгээд энэ тод амьсан юм гоё эм өөр тэгээд амьсан юм. Цэргийн баяр болох гэж байгаа. Цэргийн баяраар чи бид нар ч одоо амьсл авдаг шүү дээ. Тийм шүү дээ. Цэргийн баяраар чи бид нар ч тэгээд цэрэгт яваагүй гэдэг шүү дээ. Яг хизээ яг баярлага мэддгүй шүү дээ ерөөсөө. Тэгээд цэргийн баяр болох гэсэн чи одоо сүлд өрчих юм аа. За тэгээд манай Zebra International бол манай нэвтрүүлгийг үздэг бүх хүн мэдэх бах. Энэ Tafel chips тий. Энэ Tafel chips-ийг тэгээд юм гоё шиний юм гоё пүүчиг. Молокот 2 хүдэ авч ялгач гэх юм гоё пүүч. Тэгээд юм та Gadston банд хэрэг уух юм бэ? Унаа. Одоо нэг манай кола их уудаг шүү дээ. Тэнгүүдийн илүү гоё тийм зөөлөн lime cola гэж. Тэгээд lime Sprite нөө тэгээд маш олон бэлэг байна да. За тэгээд энэ бэлгийг бас тань бэлгэж байна. За тэгээд маа нэвтрүүлэлт өнөөдөр бас урилгыг мань хүлээн авч ирсэнд баярлалаа. Тэгээд ер нь бол бас их тийм юу гэх юм бэ? Ер нь хүний ярих зүйл, ярьж байгаа зүйл их жоо амьдралд нь биелдэг байхтай бодол бас ингээд үг болж үгэн үйлдэл болж үйлдэл ингээд биелдэг те. Тэгэхээр ер нь бол дандаа тийм гоё сайхан зүйлүүдийг бас ярьж би нэвтрүүлгийг дуусгах гэж боддог. Тэгээд таны бас дараагийн уран бүтээлүүдэд амжилт хүсье. Мөрөөдлийн театр бас ингээд эргээд comeback хийгээд те ингээд эргэж ирэх бах. Ер нь та яхаа бид эндээс нэмэлт нэг асуудал асууж. Хошин урлагийн талбарт те Мөрөөдлийн театр одоо үзэгчдийг тоглолт болоход хэдэн хувьтай инээдгээд гаргадаг гэж та боддог вэ? 100% инээлхийг боддог. Тэгэхээр дугаатхай уран бүтээлүүдээс болоод яг нэг 80, 80, 90 хувьтай байх тохиолдол байдаг хөө. Гэхдээ сүүлийн манай дундын мөсгөө галзуу хот гэдэг одоо карантинаас одоо ковидоос өмнө тоглож ирсэн тоглолтууд бол маш сайн 2 тоглолт болсон. Хамгийн сүүл тоглосон галзуу хот гэдэг тоглолт бол манай одоо Мөрөөдлийн театрын хамгийн бэст тоглолт болсон. Тэр бол 100% инээлгэж чадсан. Одоо тэр тоглолтоо дахиад тоглохыг хүсэж. Одоо тэр корона дуусахаар эргээд гоё уран бүтээл чигзээд хамтгийн ажил явна. Одоо ингэж хідэн тоглолт тавигдсан юм бэ? Галзуу хот гэдэг тоглолт ер нь хідэн сар тавигдсан. Тэр үед сар гарan тоглосон. 48 хоног тоглосон. 48 хоног тоглолт энэ хэдэн дөрөг болох байхаа? Баригад дээр явна. 48 хоног тоглохдоо тэгэл дажиг штэ. Дажиг юу? Хэдэн зуун сая болчихно шүү дээ. Үгүй хэдэн зуун сая маяг биш ээ. Их олоолаа хаваа штэ. Нилээ их хаваа штэ. Нилээ олон хаваа штэ гэж. Тэр бол толгой 3 хаваа. Сайн нэг юу яасан чинь нэг карантин 21 гээд бид нар нэг контент хийсэн. Захиалгатай нийтдээ хамтраад. Тэгээ тэр контент маань Монголын хамгийн олон үзэгчтэй контент болсон. Бүх цаг үе. Тий. Тэрэнд нэг захиалгатай биш ээ нөгөө манай маскны нэг баярлалаа хийж игээд MC-х нэг эмээ болсон нэг тэр контент тийм намар ван вайсан баггүй одоо IPTV дээр тий. Тэгээс карантин 21 бол рекорд сая хамгийн сүүл тогтоосон байлээ. Тэгээ бид нар ярьжсэн байхгүй. Манайх нэг амар яаж байгаа байхгүй нэ тэрийгэл одоо саяхан шиг асуухгүй бодлоо. Үгүй наа чи юниверситет талын наваа тэгээ хүлээгүүтээ нээсэн хүлээгүү дахиад талын наваа. Тэгээд захиалгатай нээсэн дахиад талын наваа. Тэгээд энд ирсэн чи дахиад ингээд баах ингээд хоолтой. Тэгээд энэ толгой 3 болдогт аавн үстэй хаа. Ер нь бол мөрөөдлөө тэр толгой 3 болдогт их аавн үстэй хөө ба. Үгүй тэ арайж яах. Одоо дуусгая. Дуусахгүй ерөөсөө ингэж яг дуусхийг гэж хайшаасан дараа асуугаар бас хүн хариулт өгөх. За тэгээ өдрийн маань нэвтрүүлэг гинүүд өндөрөж чинь тэгээд манай season 2 маань эхлээд бас одоо ерөнхийдөө 2 дахь дугаараа танарт хүргэж байгаа. Язгуур үзэг эмийн сайт дээр бол ингээд манай нэвтрүүлэг давхар засагдж байна. Язгуур үзэг эмийн сайт дээр манайхан бас олон гоё мэдээлэлүүд орох учраас дагаараа олон контент орно гэдгийг бас би хэлмээр байна. Тэгээд өнөөдрийнх нь нэвтрүүлгийн бас төгсгөлт те бас таныг манай үзэгчдэд бас сүүлийн үгийг дайрчээ гэж байна. Тэ бас бодоо сууж хэлээ л да. Ямар ч сан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан маш их баярлалаа өргөлдөө. Тууштай байна гэдэг бол одоо хүний хамгийн зөв зам чанар. Тууштай байж одоо энэ хэдэн жил явж байна? Маш олон жил явж байгаа. 5 жил болж байна. 5 жил одоо энэ чи явна нэг юу одоо нэвтрүүлэг явна гэдэг чи бас хэцүү байхгүй. Энэ дунд чи одоо тэгээд зөндөөл юм тулгарч байгаа шүү. Тэгэхээр 5 жил тууштай байж энэ зөвүүн гэдэг ийм өнгө айсыг гаргаж ирж өргөлдөө маш их баярлалаа юуны төрөнд тий. Цаашаагаа ч гэсэн одоо гоё энэ зөв яриагээд бусдаас өөр байж чаддаг энэ гоё онцлогоо алдалгүйгээр бас ингээд гоё яваарай. Тэгээ залуучуудтай би нэг
ер нь яг нэг дотор байнгын бодож явдаг нэг зүйл байдаг юм. За. Өглөө болгон босохдоо ийм хоёр сонголттой байт юм байна л да. За. Тий. Энийгээр би бас өөрийгөө айгууд нэг урамшуулдаг аахгүй. За. Нэг нь болохоор зэрэг одоо шууд босоод мөрөөдлийнхөө төлөө зүтгэхгүй тий. Эсвэл зүгээр өргөжлүүлж унтаад мөрөөдлөө зүүдлэх үү гэдэг тийм хоёр сонголтонд одоо өглөө болгон босдог аахгүй. Тэгэхээр залуучууд маань тий өргөжлүүлж унтаад мөрөөдлөө битгий зүүдлээрээ шууд босоод мөрөөдлийнхөө төлөө зүтгэдэг байгаараа л гэж хэлхийг хүсэж байна. Маш гоё үг байна. Тэгэхээр манай залуучууд яг саний хэлсэн үг шиг улам сайхан эрч хүчтэй зөрөгтэй те одоо мөрөөдлөө биелүүлж яваарай гэж хүсэж байна. Манай season 2-ын маань 2 дахь дугаарын зочноор жүжигчин Алтан Шагаа оролцлоо. Тэгээд бас доор олон одоо гоё сэтгэлдлүүд бичиж олон бас одоо юу гэх юм бэ өөрсдөө хүсэл бодлыг хэлж ямар зочин бас оруулахыг хүсэж байгаа гэдэг бас доор бичээрэй гэж хүсэж байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт хамт байсанд баярлалаа. За баяртай. Таны амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам юу вэ? Зөв ток шоу Бямгараг бүр 22 цагаас.